Тэгээ энэ бүтээлээр болохоор мөнгөний мод наадмын шилдэг горвт шалгарч үлдсэн. Манайхан ч бас гэж шүү дээ. Нөгөө 8 дахил 12 жил 4 өчтөө бүх өнгөтэй өддөг өөртөө хийгсдэг. Тэнгүүд эн чинь нөгөө насан дахтах, заяан дахтах гэж нэг актер юмнууд бас байгаа хүнддэг. Самэцхноо хичнээн орон санд өчр гэдэг. Тэгээд одоо 10 гаруй жил уран хатамлаар уран бүтээл тойроод явж байна. Тэгээд энэ удаад болохоор би мөнгөн мод наадамд төрөөжлээс би мөнгөн мод наадамд бараг 3 жилийн өмнөөс төлөвлөсөн. Тэгээд эхлээд эрэгтэй хүний нөгөө коллекц байсан байхгүй. Нэг жил шахам хаяад тэгээд дараа нь нөгөө яг төрөөжлийн шинэ жилийн бараг 1 сарын 1-нд ч гэдэг 25 оны 1 сарын 1-нд нөгөөдхөө голоод өнийг өглөө босч ирээ шууд голцож байгаа. Энэ юу надад таалагдахгүй байгаа юм чи бусдад нь таалагдана гэж байхчгүй. Угаасаа тэр айгуу нөгөө мундаг шүүгчнэр оролцсон. Тэгэхээр тэднэр таалагдана гэж байхчгүй. Юу ч гэсэн нөгөө өмнө нь айгуу их бодож исэн тэрийг хий гэж бодоод тэгээ юу шууд орхиод нөгөөдөлөө дуусгалгүй. Одоо ч тэд нар ингэ байдаг хөөх. Тэгээ нөгөөдөлөө дуусгалгүй дараагийнхаа бүтээл рүү ороод тэгээд одоо энэ хаан дайлан гэдэг энэ бүтээлээ гаргацаад байж. Тэгээ энэ бүтээлээр болохоор мөнгөний мод наадмын шилдэг горвт шалгарч үлдсэн. Тэгээд энэ бүтээл бол нөгөө миний хувьд миний нөгөө шанцыг бараг шалгалаа юм уу? Өдөөс өдөр хүртэл нөгөө сурсан мэдсэн зүйлсийг маань шалгалаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ сүүлийн 2 сар бол миний нойрыг айгуу сайн шалгалаа. Одоо энэ чинь дуусах гэж сүүлийн 2 сар чинь наа бүр ингээд шүн хүмүүс ингээд манаа байждаг. Би ч нөгөө шүнээр айгуу хитвчиж юм идэх төлөв юм баггүй. Тэнгүүт ингээд шүн ингээд хүмүүс наа видеог холоор цагаа хараад за ямаа хийж гинөө. Сүүлийн 2 нөгөө сар шахах хэрэгтэй болчоод тэгээ мөнгөний мод наадамд амжихгүй болчоод. Тэгээ бүр сүүл рүүгээ хүмүүсээр хянуулаад хамгийн сүүлийн өдөр би бүр нөгөө юм харж чадхаа байлаад ингээ бүр нүд ятарцсан. Тэгээ бүр тэгжээ дуусгасан. Би бүр энэ өстой яг ингэж нэрээ стресстэй бүтээл дуусгачаасаа санахгүй. Дээрээс нь ингэж нөгөө хүнд ийм төвхтэй нөгөө сансныг бодоход айгүй хүнд. Би нөгөө басаад орцсон. Энэ за яг би ч нөгөө толгойд ботцсон юм чи болчихно л гэж бодож байгаа. Энэ бүтээлээ танилцуулах үү? Тийм. Чингис хаан музей дээр байгаа штэ. Нөгөө 5 бэлэгдэл байгаа тий. Тэр 5 бэлэглийг ерөнхийдөө авсан. Яг нөгөө уламжлалтын одоо чинь богдын үеийн ч юм уу тэрнээс өмнөх одоо яг Чингис хааны нөгөө булшны биш олдурууд нөгөө хадгалагцаа соёлын өвөд айгүй хэцүү. Яадаг вэ гэхээр нэг нөгөө одоо манайд ястан байгаа шүү дээ. Тэгээд яг энэ дээр ашиглахын тулд нөгөө энэ ч өөрөө нөгөө нарны бэлэгдэл шүү дээ. Тэнгүүт нөгөө нар ямар байх хэвээр нөгөө талд байгаа нөгөө гөрөөс маань сарны бэлэгдэл болоо явуул сар одоо ямар байх хэвээр юм те. Тэр олгонуудыг ингээд мэдээч хэрэг зураг хараад тэгээд тэрэн дээр одоо ямар шуурга болж шуургын дүрслэх үү энгийн байгаагийн дүрслэх үү гээл бас нэлийн юм болсон. Тэгээ хамгийн инээдтэй нь юу байсан? Одоо энэ зөвхөн энэ бэлэгт бирс агаад одоо энэ чинь 3 сар хийсэн. Ганцхан энэ бүрэх юм. Би ороо ирээд шууд гэртээрээ унтна. 2-3 цаг унтна. Тэгээ шүн босоод 4-5-6 цаг хүртэл сууч. Тэгээл өглөө яг жоох босоод ажилтаа явна. Ерөөс яг энэ нэмэлдээ бүр ингээд жил гараа ингээд явж ичнэ сая дууслаа. Нөгөө төмөр олдцсон бас хэцүү шттэ. Ер нь бол манайд бол бас нэг мод олох гэж бол нэг нарсан бан зоолох гэж бол бас тэнд чардаа шттэ. Тэгээд нөгөө илүү дөхөө байсан. Дээрээс нь нөгөө турших илүү гоё юм хийж болох юм байна гэж бодоод одоо би жишээ захиалга авдаг байхгүй. Яагаад захиалга авдаг вэ гэхэл нөгөө манайхан ч бас хэцүү шүү дээ. Нөгөө 8 дахил 12 жил 4 өчтөө бүх өнгөтэй өддөг өөртөө хийгсдэг. Тэнгүүд эн чинь нөгөө насан дахтах, заяан дахтах гэж нэг актер юмнууд бас байгаа хүнддэг. Одоо тэрэн дээр бол миний нөгөө байр суурь тийм идэх байхгүй. Одоо нэг 18 нас үрээд дайлан барил л да. Тэрнээс өмнө нөгөө торгон дайлангаа барьж болно. Зүү ороос нь дайлнаа 18 нас үрээд барихаар бол би тэгж боддоо тий. За нэг 18-аас 25 ч юм уу тий. 27 нас үртээ нөгөө дан утасны дайлан бариасаа. Тэгээд дараа нөгөө 35 хүртлээ нэг 3 утасны дайлан бариасаа. Одоо тэртээ тэрнгүү аюу хүн ойдог болсон юм чам. Ер нь баг гэрийнх нь ихнэр болгол баг ойх санаатай болсон байна. Энэ нэг талаар аюу зөв зүйлтэй.
Тэгээд ингээд 45 наснаас дээшээ бид тэр 4 хүчтэй тайл 8 тэхэлтэй тайлнаар өөр нь ороосоо гэж боддог байхгүй. Тэгээ бид нар ч нөгөө өөрсдөө мэдхгүй тэгээ манайхан ч нөгөө өөрсдөө аягүй тийм сүрцэн одоо энэ нэг яриад төмний хадална. Тэгээ манайхан ч өөрсдөө тийм өөрсдөө нөгөө мэдрдэггүй гэх юм уу да. Ер нь бол тий бас надад хүнддэггүй надад ахтж багдгүй шүү бас энэ чинь нөгөө насан цөв суух гэж юм байгаа шүү дээ нөгөө гэж ярьдаг шүү дээ одоо нөгөө шашингүй үзэлтнүүдийн нэргээд бол би шашинтай юм уу гэхлээр гүү гэхдээ би ерөнхийдөө нөгөө бүх шашинд ингээд айгүй хүндэтгэлтэй ханддаг байхгүй юу бирсэл гэхэд одоо бид нар ч яг жинхэнэ тайлбар байхгүй шүү дээ одоо байхгүй шүү дээ яг энэ бирсийг тухайн үед яагаад тэр тоногон дээр хийсэн хинч мэдэхгүй байхгүй юу тэнгүүд зүгээр яг нэг амд амц юм уу тэнгүүд би 8 дахлыг авах юм бол тэр чинь баг тэр үеэсээ баг худалч 800 жилийнхаа өмнөөс өнөөдрийг хүртэл ингээд яг хэв шинжээрээ нөгөө агуулгаараа анх үүссэн баг юугаараа хадгалагдаад ирсэн болохоор илүү тийм амар байдаг. Дээрээс нь бүх одоо нөгөө бид нар эрсдэл үржихгүй одоо бүх хүмүүсийн мэддэг юм хийх нь илүү бид нар зүгээр идэхгүй дараа нь худалдаж борлуулсан ч гэсэн яагаад вэ гэхээр одоо нөгөө яг зураач нар шиг ч юм уу те эрсдэл гаргаад бид нар ингээд юмаа хийчих юм бол дараа нь нөгөөдх нь хинч ойлгохгүй л айгу хэцүү тэгсэн дор нөгөө илүү баталгаатай зарагдах боломжтойгоор нь нөгөө 8 дахил 4 хүч ингээд эргүүлчихсэн биднэрт баг илүү нөгөө тогтой байдаг. Бид өнөөдөр албан бус тоогоор 100 гаруй мянга энэ зүүр хатамт мэддэг хүн байна гэж чинь. Тэгэхээр эн чинь ямар их тоо вүлээ. Гэтээ тэрийгээ дагаад бас бид нөгөө цаашаага эрдэл хайгуул хийгээд илүү гоё юм хийхин төлөө бас явах хэрэгтэй л дээ. Тэр нь ч одоо бас айгүй шүүмжлэлтэй хандаад байгаа юмнууд манайхан ч нэг нэгнээс айгүй хуулдаг. Тэгэл нэг гоё харагдчихвал юм бол тэр болгоно ингэ шууд авчихдаг. Тиймэрхүү үзлүүд бол ерөнхийдөө тийм ээ. Ер нь бол айл болох өөрийн өнгө төрхтэй. Энд чинь нөгөөд нэг одоо Монгол дээл энэ дайлан одоо энэ дайлан чинь тэгэл уг нь бол нөгөө ийм хэмжээтэй биш байхгүй юу. Өнийх нь би тааруулж хийх хэрэгтэй юм билээ. Одоо тарган хүн байвал нэг жоох өрөхгүй шиг тарган хүн дээр энэ дайлаа ингээд нарийнхан ийм дайлаа ороод ирчих юм бол энд нэг сони юм харагдана. Өндөр хүн туранхай хүн байх юм бол нэг жоохон араа өөр байх ч шийдэ. Ингэж явах хэрэгтэй байгаа тоххой. Хамгийн ихний одоо энэ дайлан дээр чинь хамгийн ихний харах юм чи ерөөсөн хөөрг байхгүй. Хөөргнийхаа өнгөлгөө харчаад за энэ хөөргөнд нөгөө дотрыг нь юугаар хийх вэ? Цэмбэр хийх үү? Одоо ч нөгөө өнгөлгөө мотой хөрөгч гэж байх л тэ нөгөө урд үед нөгөө цэмбэр хийж нөгөө өнгөлдөг гэж энэ дайлан дотроо нөгөө хөрөгч ингээл наашиг болоод тоглоо нөгөө муу өнгөлгөөтэй хөөргий чи ингээд өнгөлөө сайхан гаргаад ирэх нь шүү дээ. Тэгэж юус анхааштай хань юу тэгж гарч ирэх хэрэгтэй байгаа. Одоо энэ бол нөгөөд нэг одоо бидний явж байгаа нөгөө 3D гэж хэлээд байгаа. Хавтаа дээр юус олон өнгийн дагнаас гаргаж юмж 3D гэж яваад байгаа. Бүхээ 3D болно. Энэ шиг болно. Үлцихээ чи юм болж болно. Одоо нөгөө бус алхам хийнүүд те задгай хийнүүд ч юм уу бүгд ийм болж болно. Энэ бүтээлийг гарснаас хойшоо айгүй хүмүүс нөгөө үнийг асууж байгаа байхгүй юу? Угаас үнэн л дээ. Тэгэхэд нөгөө би бүр тэндээ гоорох. Намайг яаж зогсныг харагддаг. Бар 2 жилийн хөдөлмөр ингээд яцсан. Энийг бол би нэгтэй гэж яахгүй. Энэ дээр бол үнэхээр цанга байгаа юм цаа. Тэгээд дээрээс нь ингээл хүмүүс үнийн нэргүй тэр чи одоо ууг нь нэгдүгürt миний асуудал тий. Хоёрдугаарт миний хичээл зүтгэл тэнгүү шин санааны асуудал байх хэрэгтэй байхгүй. Дээрээс нь энүүнийг би одоо оюуны өмчтөр хамгаалж байгаа. Цаашд бол яг одоо ингээ хийлчихэд бол энийг бити хуулаарэ. Би ч тэгж та нарыг цагдаа шүүгд өгөхгүймээргүй байна. Та нарс нэг одоо нэгэнтээ арга барилыг харцсан юм чинь цаашдынхаа бүтээлүүдийг өөрсдөө өөрөмшүүлээд гоё хийж яваарэ. Манай гэрэлтөө манай өвч бурхан бүтээдэг хүмүүс. Манай өвч нөгөө Эрдэнэзүү хийдэг бурхан бүтээдэг, нөгөө байлын хийдэг. Тэгээд юун дээр шорон бодгаар бурхан зурдаг хүн байсан. Бага тоххой одоо манай сумын зарим нэг айлуудад ч манай өвгийн зурсан бурхтууд байгаа. Тэгээ энэ хугацаанд ч гэсэн нэлээд олон зүйл энэ бүтээлийг гаргах гэж ч бас нэлээд олон зүйл тууллаа. Одоо тэгээ миний бас нэг бүтээлийн маань анхандаа бас айгүйхгүй боддог байсан юм маань энэ нөгөө барайл үсэг шиг би ингэж үсэг тоонуудыг ч юм уу дүрснүүд ингэ мэдэгддэг байхаасаа гэж айгүйх боддог байсан байхгүй юу. Миний бүтээлийг ингэж одоо харны бэрхшээлтэй ч гэсэн хүмүүс ингэж мэдрээд хатгамлын нэг тийм нарийнхаа ийм гоё юм эрзгэр тийм гоё мэдрэмж байдаг байхгүй дээгүрний олж үзэнгүүт тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж айгүйх бас хүсдэг байсан. Бас ерөнхийдөө төхүүлсэн.
Одоохондоо бол эн чинь нөгөө бас дөхүүлчээд л байгаа болохоос яг бүрэн дүүрэн бол бас болоогүй л байгаа гэж бодоод байгаа. Миний утас нь бол айгүй их орсон. Одоо эн чинь одоо яг нөгөө хатгамал хийдэг ерөнхийдөө сонирхдаг хүмүүсийн хэмжээгээр л ярьчих л да. Энэ зөвхөн энэ шарав шүү дээ. Энэ дайланд дагуулж өгдөг. Одоо яг нөгөө дагуулж өгдөг тийм ууттай утас байдаг хэвгүй. Тэр бол нөгөө 3 дагнастай дайланд хүрээд илүү гардаг хэвгүй. Тэр утаснаас 4 юу орсон? Уут орсон. 5 дахь уут руугаа ороод одоо дууссан. Тэ. Маш их орсон утас. Ерөөсөө. Тэр ч одоо бүр зөвхөн нэг өнгөн дээр л барыг тэгэж ороод тэгэл цаашаагаа өнгөнүүд ч амар явж байгаа юм чи. Айгу азтай нэг талаараа. Яасан бэ гэхээр мөнгөн мод наадам чи 1 сард болдог. Тэ? Тэнгүүд 3 сард энэ жил болсон. Би 1 сард ягаад ч амжихгүйсэн. Тэгээд би ч бүр амжихгүй болцоод тэгээд тэр чин 3 сарын 10-нд бас мэдүүлэг авч дуусгуулаа шүү дээ. Тэгээд тэгсэн чи 3 сарын 10-нд би яана 2 хоног хэрэгтэй вэ нэгээ сууж байгаа юм чи. Яг бүр төгсгөлээ хийх гэж тэгсэн чи үнэхээр амжихгүй би бүр тэнцэн бүр бас л ингээд нөгөө нүд юм харахаа байлаа юм тогт чарахаа байлаа эхэлсэн байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр амжихгүй нэг чи ахаад 2 хоног ажиллаад. Тэгээд би чи 13-ны өглөө 6 цагт дуусгаад 2 цаг унтчаад босчгүйгээд соёлын ам дээр очиж мэдүүлгээ өгч байгаа байхгүй. Тэгээ энэ ч гэсэн бас нөгөө соёлын амныхан бас айгүй гоёор хүлээж авсан, айгүй мэдрэмжтэй гоё шинэ соргогоор хүлээж авсан.